Энэ мэдээ зочны ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр удаагийн мэдээний хөтөлбөрт маань зочноор нээлттэй нийгэм форумын судлаач Ингэцэг оролцож байна. Орой мэндийг хүргэе. За танай үзэгчдүүд бас энэ орой мэндийг хүргэе. За бид хоёрын хувьд бол улс төрийн намуудын улс төрийн санхүүжилтийн сэдвээр ярилцсан. За ерөнхийдөө өнгөрсөн 2024 оны улсын хурлын сонгуульд 1%-аас дээш саналыг авсан нам эвслүүдэд $2.2-оос 2 орчим тэрбум төгрөгийг одоо төрөөс олгох нэг юм зохицуулалт тоо мэдээлэл гарсан байгаа. Одоогийн төвшөнд яг энэ хувь хэмжээр нь яаж өөрчлөгдөв? За тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо бол сайхан хуралдаад яг эцэслэн тогтоолоо. За энэ дүнгээр бол 6.9 тэрбум төгрөгийг шаардлага хангасан, хууль заасан шаардлагыг хангасан намуудад одоо олгох юм шийдвэр бол гарсан байна. Тэгэхээр өмнө нь бол яг 24 оны сонгуулийн үр дүнд үндэслээд үнэн ба зөв нам жишээлбэл төрийн санхүүжилт олгох шаардлагыг бол хангасан байсан, бус үед алдсан байсан. Гэтэл өөрөө одоо хүсэлт гаргаж татгалзсан болохоор түрүүн таны хэлсэн дүнгээс одоо бага дүнгээр төрийн санхүүжилт нийт дүнгээр бол намуудад олгогдно гэсэн юм шийдвэр гарчээ. Үнэн ба зөв намын хувьд бол нийтийн 250 орчим сая төгрөгийн санхүүжилтээр авах боломжтой байсан. Шалтгаан нь юу байв? Өөрсдөө татгалзсан. Мэдээж энэ чинь төрөөс олгож байгаа санхүүжилт гэдэг утгаараа тухайн намд бол одоо тухайн намын бодлого төлөвлөлт гэж олон зүйл дээр мэдээж томоохон дэвшил болох санхүүжилт шүү дээ. Тэгэхээр төрийн санхүүжилт гэдэг чинь угаасаа татвар төлөвчтэй мөнгө. Тэгэхээр хүмүүсийн хувьд их эргэлзээ байсан л да энэ хуулийг ялангуяа хэлцэж байхад бол яахаараа одоо намуудад ийм их одоо иргэдийн итгэл сул байхад тийм ээ намууд нь өөрсдөө ингээд авилга болоод албан тушаалыг хэрэггээд ингээд янз бүрийн асуудал ийм их орооцолж байгаа нөхцөлд яагаад ингээд төрийн санхүүжилтийг олох ёстой юм бэ гэсэн ийм одоо дургуутсал бол нэлээх байсан л да. Гэтэл бол олон улсад ингээд харах юм бол яг энэ хүмүүсийн дургуутсаад байгаа шалтгааныг арилгахын тулд үгүнсээр нь арилгахын тулд төрийн санхүүжилтийг олгоод төрийн санхүүжилтээр дамжуулаад намуудад одоо хяналт олон нийтийн хяналтыг одоо тогтоод энэ бол угаасаа олон улсад батлагдсан юм сайн туршлага. Энийг бол манайх илүү одоо боловсронгуй байдлаар өмнө нь ч гэсэн байсан л да манай хуульд байсан нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцоод ингээ олгодог гэсэн зөвхөн парламенттайгаа. Энэ шинэ хуулиараа бол яг бодит дэмжлэг буюу сонгогчдынхоо тийм ээ нийт одоо сонгогчдын иргэн шагсалтад байгаа сонгогчдынхоо 1% саналыг авчих юм бол одоо олгоё гэдэг ийм. За тэгэхээр энэ шаардлагыг хангасан ерөөсө парламент суудалгүй нэг эвсэл нэг нам байсан ингээд өөрийнхөө саналаар татгалзаад санхүүжилт авахгүй гэдэг энэ удаа тэгээ санхүүжилт олохгүй болчлоо л да. Хит хитэн бол санхүүжилт олохгүй. Нэгдүгээрт бол хүчээр мэдээж хэрэг одоо эвлэлтэнд нэгдсэн сайн дураараа эвлэлтэнд нэгдсэн юм байгууллагт бол төрийн санхүүжилт олгоно гэж байхгүй. Тэгэхээр татгалзаж болж байна. Нөгөө нэг шаардлага нь бол намууд одоо санхүүгийнхаа тайлан заавалжгүй хянуулах ёстой. Сонгуулийн ерөнхий ороонд хөргүүл хянуулах ёстой. За тэгээд тэрэн дотроо нам өөр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг тусгаж өгч байгаа юм. Тэгэхээр одоо юу гэдэг юм манайх бол сүүлийн 30 гаруй жил ингээд арчлалын замаар ингээд замнахад бол 37 төрлийн нам болвол ингээд бүртгэлтэй байна л да. Гэтэл яг хэдэн үнэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулд юм бэ гэдэг дээр иргэд одоо мэдээч хэрэг те бидний нүдэн дээр ил байгаа. Сонгуулийн үеэр л нэлээ идэвхждэг. Сонгуулийн бус үед бол ерөнхийдөө бол үзэгдэхгүй байх нь хэлбэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол энийг өөрчлөх, тийм ээ, үзэл баримтлалын үүднээс бол тийм хөшүүргийг энэ хуульд оруулж төрийн санхүүжилтийн одоо нөхцөл болгож тусгаж өгсөн гэж ойлгож болж байгаа. Тэгэхээр ямар нөхцөл тодорхой нөхцөл байна гэдэг тэгэхээр жишээлбэл нам гишүүдтэйгээ ажилладаг байх хэрэгтэй. Яг бол 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нам дотоод үйл ажиллагаа нь бол арслан зарчимд нийцэж байх хэрэгтэй гэдэг ийм зарчмыг тусгасан байгаа. Тэр чинь юу гэсэн үг вэ гэдэг. Тэгэхээр намын гишүүд нь намынхаа үйл ажиллагаанд төтгтөө оролцдог, үйл ажиллагаанд гишүүдтэй илтод байдаг. За тэгэхээр тэр чинь нэг хэлбэр нь юу гэхээр намууд одоо татвараа төлдөг, тийм ээ. Тэгээд одоо сөөхт мөнгө төлж байгаа л адил те орон сууцсан бид нар ч нөгөө нэг байнгын тайлан шаарддаг, үйл ажиллагаа шаарддаг, үр дүн шаарддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ ч гэсэн сайн дурын байгууллага ч гэсэндээ те яг гишүүдийнхээ энэ оролцоонд тулгуурлаж нэлтод байдал арчилсан зарчим нийцэж үйл ажиллагааны явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр тэр хөшүүргийн өөрөлдөл нөхцөл болгоод тусгацсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо намын тайланг авч хянаад яг тийм одоо зарчмын дагуу үйл ажиллагааны явж гэнэ үгүй юу гэдгийг хянж үзснийхаа үндсэн дээр тийм байна гэх юм бол одоо энэ төрийн санхүүжилтийг олгоно гэсэн үг. Тэгэхээр иргэдийн хувьд бол юу гэж ойлгох вэ гэдэг. Тэгэхээр өөрсдийнх нь одоо татвар төлөгчдийн мөнгийг тийм ээ одоо дургу ахт намуудад ингээд олгоод байгаа юм биш ээ. Энэ бол энэ намуудаа илүү одоо олон нийтийн итгэлийг хүлээсэн яг жинхэнэ ёсоор арчлалын институт болохын тулд тийм ээ тодорхой хөшүүргийг тусгаж аваад нөхцөлтөөгөөр ингэж олгож байгаа маа гэдгийг бол ойлгох нь зүйтэй. Одоо 2024 оны сонгуулийн үр дүнгээр одоо санал авсан намуудын тоо мэдээллийг харах юм бол
Монгол ардын нам одоо энэ 6.9-ээс 2.8 тэрбумыг гэнэ тий. Тий. За ардчилсан намын хувьд 2.1 тэрбум төгрөг. За хүн намын хувьд 993 сая төгрөг. За үндэсний эвслийн хувьд 446 сая. За иргэний зориг ногоон намын хувьд 455 сая төгрөг. За шинэ эвслийн хувьд 312 сая төгрөг. За харин сая ярьсан Үнэн Бааз намын хувьд 250 орчим сая байсан. За гэхдээ өөрсдөө татгалзсан юм байна. Тэгэхээр эдгээр санхүүжилт удахгүй ингээ олгогдчих واخ. Эдгээр санхүүжилтийн зарцуулалтын дээр бас хуулинд тодорхой зал туссан байна. За тэгэхээр төрөөс олгож байгаа санхүүжилтийн 50% бол ахаад л нөгөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд одоо зорилтод санхүүжилт гэж үзэж байгаа. Тэгэхээр юу гэдгийг 30% жишээлбэл тийм ээ одоо улс төрийн оролцоос суулттай эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өндөр насны гэдэг ийм хүмүүсийн гишүүдийн одоо оролцоог дэмжихэд чиглүүлэх ёстой. Заавал улс төрийн нам бол бодлогын нам байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол нэлээд одоо олон жил ярьлаа. Тэгэхээр одоо жишээлбэл 15% нь бол яг тэр судалгаа шинжилгээ рүүгээ хийхэд чиглэх ёстой гэдэг тийм ээ. Гэх мэтээр ингээд нэг 50 орчим хувийг нь бол зорилтод санхүүжилт болгож ингэж олгож байгаа юм. 50% нь бол нам өөрийнхөө үйл ажиллагаанд бол зарцуулна. Гэхдээ заавал одоо энэ яаж зарцуулсан үйл ажиллагааны тайлан болоо санхүүгийн тайлангаа мэдээлнэ. Энэ санхүүгийн тайлангаа одоо зохиох ёсоор хууль заасан шаардлагын дагуу мэдээлээгүй нөхцөл тэрний дараагийн жил бол жишээлбэл одоо төрөөс олох санхүүжилтийг нь олохгүй зогсоох ийм одоо хуулийн хөшүүргүүд туссан байгаа хуульд. За баярлалаа. За үзэгчдээ энэ тийм мэдээ үзэгчдээ бүхэнд улс төрийн намуудын ингээ төрийн санхүүжилттэй холбоотой мэдээлэлээр нийтдээ нийгэм форумын судлаач Игцэгтэй ярилцлаа.